Монгол Улсын ерөнхийлөгч ухнагийн хөрөлцөхийн бүгд найрамдахын энтэг улсад хийж байгаа айлчлалын хүрээнд Монгол энтгийн бизнес форум боллоо. Форумд хоёр орны төр засгийн газрын байгууллагууд хөрөнгө оруулагчид 150 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Эдийн засаг бизнесийн орчны талаар харилцан мэдээлэл солилцож худалдааг хөрөнгө оруулалт, уулуурхай, тээвэрлэл, логистик, сэргээгт гэрчмгүйч, дэд үтц, хүнс хөдөө аж ахуй, эмийн болон аж үйлдвэрлэл, мэдээллийн технологи, аялал жуулчлал, барилга, дэд бүтэц зэрэг салбарт урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг эрэлхийллээ. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч болон энтхийн аж үйлдвэрийн холбооны ерөнхийлөгч асан Мадхав Сингхананаар нээж хэлсэн үгэндээ хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа өргөжин өчгөөд хувийн хөвшил, баялаг бүтээгчдийн оруулах хувь нэмэр их гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлсэн юм а. Гол зорилго бол дэлхийн дөрөвт том эдийн засгтай энэ улсын бизнесүүдтэй холбогдох мөн холбоодууд хоорондын танхимууд хоорондын ажиллагааг бол шинээр сэргээх, меморандум зурах тэр үйл ажиллагаа бол амжилттай явагдаж байна. Нэгдүгээр хоёрдугаарт нь бол мэдээж бид нар тон дүнгээр бол өндөр 110 сая төгрөгийн худалдааны эргэлттэй боловч одоо энтхэг улсаас бол 1 тэрбум Америк долларын цаашлаа 1.9 тэрбум Америк доллар манай газрын төсвийн үйлдвэрээс явагдаж байгаа. Нэг талаас нөгөө талаас бол энтхэг улс бол IT-ийн салбар, технологийн салбар ялангуяа жижиг дунд бизнесийг хөгжүүлэх талаар бол их туршлагатай. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ бүгд бол экспортлог гаргая гэж ярьдаг. Монгол талаас бол хамгийн гол нь яг энэ ноос ноолор мах бай энэ бүх асуудлаа бол энэ эргэлтийг худалдааны эргэлтийг дийлэхээр тэр бараа хангамжийг нийлүүлж өгч чадах хэрэгтэй юм байна. Энэхүү одоо форумын үйл ажиллагаанд бидэнд одоо ямар ач холбогдолтой вэ гэвэл дэлхийд одоо эмийн үйлдвэрлэл технологиор тэргүүлэгч бүгд найрамдах энэтхэг улсын одоо үйлдвэрийн танхимтай манай худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран одоо ажиллаж одоо мэдээлэл солилцох, зах зээлүүдийнхаа мэдээллийг бие биендээ өгөх, мөн одоо ямар боломж, ямар хамтын ажиллагаа ирээдүйд байж болох уу гэдэг талаарх бас ярилцсан ийм сайн үр дүнтэй форум боллоо гэж үзэж байна. За энэхүү одоо форумд Монгол улсын одоо эмийн зах зээлд нийлүүлэгдэж байгаа одоо нийт эмийн 10 орчим хувийг бол энэтхэг улсын одоо бараа эмийн одоо эмнэлгийн хэрэгсэл эзэлдэг. Йог бол яг энэтхэгийн уламжлалт буюу 5-аас 10,000 жил дүүсэл гаралтай буюу одоо энэтхэгийн яг уламжлалт соёл гэж үздэг. За тэгэхээр йог Монголд бол нэлээд олон жилийн өмнөөс ингээ хөгжиж эхэлсэн. Гисэн хэдий ч гэсэндээ яг одоо албан ёсны одоо санамж жиг те байгуулсан зүйлөөсөө байдгүй. Тэгэхээр энэ одоо төрийн одоо тэргүүн маань альчилж байгаа энэ түүхэн одоо те одоо энэ цаг үед бол Монголын йогийн анхны одоо санамж жигээ Монголын йогчтой холбоо болон эрүүл одоо энэтхэгийн эрүүл мэндийн яам, Мороржи засаа институтийн хооронд ингээ байгуулж байгаа. Энэ санамж жигийн хүрээнд бол одоо Монголын йогчдын академик түвшинд боловсролыг дээшлүүлэх, те сургалт судалгааг одоо явуулах энэ чиглэлээр бол ахиц дэвшил буюу одоо маш тийм одоо том алхам болж байгаа түүхэн үйл явдлаа гэж үзэж байна. Форумын үеэр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон энтхийн аж үйлдвэрийн холбоо хамтран ажиллах тухай санамж жижигтэй гарын үсэг зурсан. Хоёр улсын хоорондын худалдаа эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд нэмэгдэж 2024 оны байдлаар 113 сая Америк долларт хүрээд байна. Манай улсын энтгэгт мал амтны үүсэх хялгас хоньны ноос хийм буюу цахилгаан биш моторт багаж зэргийг нийлүүлж хүнс гэр хумбараа, бортиз, химийн задлан шинжилгээ хийх аппарат, хөргөгч, ачигч, варан идэл, оюмл бүтээгдэхүүн голсон авч байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн хувьд тэрийн одоо олон шатны айлчлалын дотор одоо ижид төстэй хөгжиж байгаа орнуудын жижиг дунд үйлдвэрлэл далаа тацтай орныг эрэлхийлэх гэх мэт олон үйл ажиллагаа явагдаж байгаа дотор бол Узбекистан улсууд, энэтхэг улсууд, Казахстан гэдэг станы орнууд хүртэл оролцож байгаа маа. Тэгээд энэ өөрсдөө ажилтнтай үйлдвэрүүдийг бусад орнуудын үйлдвэрүүд ямар төвшөнд явагдаж байна вэ? Тэрнтэй одоо өөрийнхөө үйлдвэрүүдийг жишиж үзэх, төрөлхтөн туслах солилцох, тоног төхөөрөмжийн ноу хауг үзэх ийм зорилготой. Монгол улсын Очрундра гэдэг компани маань өөрөө химийн бодисын импорт худалдааг бас эрхэлж байгаа. Мөн уулуурхайн одоо уулуурхад хэрэглэгддэг томоохон одоо тэсрүүцийн химийн бодисуудыг Монгол улсад импортоор оруулж ирдэг. Бидний ирсэн энэ зорилго бол энд химийн бодисын хөгжлийг сонирхох. Химийн бодис өөрөө цаашид Монгол одоо нэвтрүүлэх ямар боломжууд байдгийг. За импортоор оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүн дээр одоо татвар хураамжуудын тухай. За эдний одоо гаргаж байгаа бараа бүтээгдэхүүнийх нь одоо засгийн газрын эрх мэдлийн ямар байдгийг.
За өөрсдийнх нь одоо нөө чадамж нь ямар байх вэ? Цаашид бид нар яаж ямар салбаруудад бас өргөжин хөгжих боломжтой вэ гэдгийг судлах зорилготойгоор ирсэн байгаа. Энэтхэгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 4.3 их 80 Америк доллар, экспорт 603 тэрбум, импорт 682 тэрбум Америк доллар. Нефтийн бүтээгдэхүүн, үнд чулуу, эмийн бүтээгдэхүүн гол нь нийлүүлж гадаадаас түүхий газрын тос, алт мөнгө зэрэг үнэт металл, цахилгаан бар авдаг. Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчлэгээ, санхүү үйл хөдлөх хөрөнгийн салбар голлох салбар. Энэтхэг нүүрсний нөөцөөр дэлхийд 4-т, 2023 оны байдлаараа Гялтгануур болон Хөнгөн цагаан хөдрийн нөөцөөр 5 дугаарт, Литийн давсны хөдрийн нөөцөөр 6 дугаарт, Төмрийн болон Марганцын хөдрийн нөөцөөр 7 дугаарт орж байгаамаа. Сонирхолтой байгаагаа энэ ташаанд бичиж